1993 он. Ганц удгийн урьдчилан хорих төвд хоригдон модогдож буй нэгэн залуутай уулзлаа. Хаяа нэгхэн буурал соргилдохнох өдхөн хар халмигтай, нарийн ширвээ сахалтай, намхан атлаа чээрэг булээдүү биетэй, нүдэн дулаахан залуу. Тэрбэр тухайн үед 28 настай. Ховд аймагт төрж өссөн. Ховд аймагта аав ээж эхнэр хүүхдийн хамт амьдран сууж, Монгол алтай нэртэй хуваарь эрхлэх аж ахуйн эзэн болж үйл ажиллагаа явуулж байжээ. Урд нь цэргийн албагааж Ховд аймгийн гал командад гал соноо өгч жолоочоор ажиллаж байсан. Ажилдаа хичээл зүтгэлтэй Бентэмэр спортоор сургуулилж хөндийн үргэлтийн спортын мастер болсон. Сан чанарын хувьд бусдад тусархаг, эл цагаан яриатай хөөхд зангаа орхиогүй, бусдын сэтгэлд нийцтэй нэгэн явсан ажээ. Энэ залуу бол Ховд аймгийн жаргалан тороонд суух Монгол алтай хувь эзэмшлийн аж ахуйн эзэн Банзрагчийн ий хамгаалan. Тэрбээр анх 1992 оны 6 дугаар сард хуваарь эрхлэх аж ахуйг байгуулж, Ховд аймгийн банкнаас 3 сая төгрөгийн зээл авсан байх бөгөөд энэхүү зээл авахд насаараа аж ахуйн ажил хийж явсан түүний эцэг Банзрагч хаан нэр нүүрж тусуулсан ажээ. Ингээд байр сав тоног төхөөрөмж худалдан авч баг саг үйлдвэрлэлээ худалдаа явуулж байгаад томоохон панц 8 хийж олзолох, мөнгө хөрөнгө харивжуулах зорилгоор нийслэл хот руу хөлгийн жолоо залжээ. Эр хүний бодтгол бодол, хийтгэл ажил. Гэтэл энэ хамгаалан нийслэлрээд эд хөрөнгийн биш, арих, авгаа хүүхний 8 хийж зугаалж наригж явсаар нэг л өдөр нутгаас авч гарсан 100 гаруй мянган төгрөг, 4,000 литр бензиний талаана өрж зарж дууснаа мэдсэн байна. Одоо яах вэ? Гуяа ганцгалаад харилтаа биш, харийч гихнээ онгоц унааны зардалчгүй болжээ. Бусдын гардаа тавих юмгүй адлаа бичиг баримт бүрдүүлэн тамга тэмдэгэ зарж, гэрээ байгуулах замаар мөнгө эд бараа авах замд орсон байна. Эм маягаар материал импэкс нэгдлийн орлого захирал буреаттай гэрээ хийж, гурил будаа нийлүүлнэ, Toyota машин авчирч өгнө гэж том амлаад 4 хэвс 4 цов бие төгрөг 16,000-ыг салгаж яваад мөр бүрүүлжээ. Мөн арьс ширний үйлдвэрийн 5 эрдэнэ компани мэрэгжилтэн бүрв дөржөөс нэхий нийлүүлнэ гэж 4 ширхэг савхин цам завжээ. Энэхүү зөвөр сууж байхад зүүд мэт гартан суул ороод ирсэн хөрөнгийг энд тэнд дураар цацж, улмаар эрдэнэт дархан говоолтай баян хонгороор дэнэж мөн худал ярьж, хуурам эхэлж, дараагийн хүнээс юм салгахын тулд өмнөх хүнээс авсан хөрөнгийг жуухан бурхны хэлж, буйны эзэн мэд зарцуулж, бэлтээ чинээтэй хүний дүрээр авирлан бусдын итгэлийг хүлээсээр байжээ. Сүүлдээ энэ ажилдаа бүр мэрэгжиж хуурамч харж үжиглэх, уран цэцэн үнэмшилтэй ярих, бусдын толгойг эргүүлж мангартуулах авьяас нь хөгжсөөр байв. Тэрбээр хааж явсан дипломат зүнх барьж хинтэж уулзсан Америк янжуур, алдлаг лаацтай бив, валютын архаар дайлна. Жирийн хүний өгдгөөс илүү өгч хөдлөх болгондоо хөлснөө машинаар сүнгэнүүлнэ. Зочид бодол бууж бөсгөөчүүл залуустай бэлтээхэн наригж хонно. Алтай зочид буудал хэд хоногтоо тентхийн баарнаас үнэтэй арих тамхи ихээр авч, наригж угаад Ярав дулмаагаас 65,000 төгрөг бэлнээр мөн арих тамхич зээлэр аваад алгуулжээ. Дулмааг маллаж мангартуулахдаа би танаа баарны эрхлэгч жилгэртэй нэг нутаг, дотн найз хэмээн итгүүлж, мөн нэг удаа очихдоо жилгэр нутагтаа очисон. Бид уулзсан. Надаар та нарт нилээд мах явуулсан, авчирч өгнө гэж худалцаалan итгэлийг нь улам лавшруулсан ажээ. Мань хүн нэг удаагийн ээлжид аяллаараа Эрдэнэт хотод очиж, урд мэдих бүсгүй сайн туяагаас хэвс савхин хөрм өгнө гэж 13,000, айлынхан залуугаас хэвс өгнө, айлын хашаанд машин дотор байгаа гэж 26,000 төгрөг салгаж яваад амлсан зүйлээ өгөлгөө шөнө нь гал дэргээр Улаанбаатар руу буцжээ. Сайн туяа бүсгүй хэвс савхин хөрм авчирч өгөхийг нь хүлээн суугаад мань инх хамгаалan гал дэргэн дотор Эрдэнэтийн уулын байжуулах үйлдвэрийн эдийн засагч нэг бүсгүйтэй аль хэзээ танилцсан нийслэл хот руу төгөж явжээ. Шинээр танилцсан бүсгүйтэйгээ Улаанбаатарын нэгэн зочид буудалд хамт наригж хоноод, өглөөн нь нөгөө бүсгүйгээр замцаа угаалган зогсоожход хараар нь хувцслан гарч газрын гаваар орсон мэт алга болсон гин. Ингэхдээ нөгөө бүсгүүн 10,000 төгрөгийг бүгэл олгож өгнө гэд аваад явсан ажээ. Тээнхүү гал дэргэнд явах зөөр гал дэргэний үйлчлэгч оюунагаас 28,000 рублийг нь зараад өгнө гэж салган авч амьдсан байв. Тэрбээр бусдаас заллан авсан мөнгө төгрөгөөр өөрийн биедээ ганц жомс авч өмсөөгүй хэрнэ тэрх мөнгөөр жухмал гараа угааж бөксөө арчиж явсан байх бөгөөд бүсгүүчүүдийн гинэ хонгор сэтгэлээр тоглож тэдэнд шан харамж өгч тайл цайлахтаа огтхонч гар татахгүй боловч авхаа хөрвөл бас л байгаагийн салгаж чадна.
Ганцхан жишээ хэлэхэд орон цэцэг гэдэг бүсгүйгээс маргааш эргүүлж төлнө. 50% хүү өгнө гэж $500 авч хаад түүгээр 2 хон орой л наргээд дуусчихсан байгаа юм. Энэ үгийг сонсоод мэлэрж гайхсан мөрдөн байцаагч нараа $500 гэдэг чинь төгрөгөөр бол тор хаяж 200,000 өг шүү дээ. Бас ч гэж гайгүй тооцохдох цалинтай албаагчин бүтэн 2 жилийн цалин байна шүү дээ. Яаж өргөхлөөр ингэдэг байна гэж инх хамгаалангаас асуувал юм гэдэг ч үнэтэй болж шүү дээ. Танаас юу нөх вэ? $500 өвдөлчхөөд Улаанбаатар бааранд орсон. Нэг бүсгүйтэй уулзаж үн хэлэлцсэн. Тэр бүсгүй хоногийн 100 ногоон гэж өөрийгөө үнэлсэн. Би нэгэнт их гарын хүн учраас мөнгөний тоо надад хамаагүй. Гэх ухааны юм хэлсэн. Нөгөө хүүхэн маань байр унаагаар үйлжилж би арх тамхи аваад нэг газар очсон. Тэгээд тэр янханд 100 үйлжилдэг жолоочтон тавь байрны хөлсөнд гэж 15 арх би ундаа тамхинд $100 зарцуулсан. Тэр хүүхний чухам хэн гэдэг. Гэр нь хаана байдаг талаар асуухад "Дэм хүүхнүүд чинь угаасаа нэрээ хэлдэггүй юм байна лээ." Хэлсэн чи шал худал юм хэлнэ. Миний уулзсан тэр хүүхэн нэрээ огт хэлээгүй. 23-аас 24 орчим насны аятайхан бүсгүй. Толгойтын дам шард байртай байсан гэв. Тэрээр бас нэгэн залуухан хүүхэндээ танилцж буудалд авчирч хонохдоо өөрийн холын хамаатныхаас барьцаан тавьж хаад буцааж өгнө гэж авсан алдан бөгж. Эмэг хоёрынхон бөгжийг нь нөгөө хүүхнийхэн хуруунд дуглаж бүр ав жамдаа дурсахчих хэмээн баярхаж өвжээ. Нийслэлийн 10 жилийн талын сэтгэл сургуулийн багш дээтэй танилцж хайр зарлаж чамтай сон ихэд цаадах нь үнэмшиж нэг хэсэг хамт хүйцгээсэн явдал гарчээ. Гэхдээ энэ хамгаалан нэг удаа өөрийн энэ явдлаа ойлгож хуулийн байгууллагад үннээ мэдүүлээ гэж Ховд аймгийн цагдаагийн хэлцээр очиж иймэрхүү юмд орж өглөө гэдгээ мэдүүлж байсан удаатай. Гэтэл Ховд аймгийн цагдаагийнхан чамтай холбоотой асуудал нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлцээр бас би тэнд очиж өчрөө ол гэж явуулсан гэж. Гэвч нийслэл дээрээ хэрэгэ хүлээж шалгуулах бус урдын замаараа хадууран орсон харамсалтай. Энэ хамгаалан ярихдаа би хотод дээрээ орох оронгүй халаасанд мөнгөгүй болохоор удаан тэсч чадаагүй. Нөгөө л урдын замаараа орхоос аргагүй болсон. Чухамдаа хуучны үгээр өөр 1000 хүрэхээр цагаанд гардаг ихч болж жижиг хожим хойдохдоо санаа зовх юмгүй болж хар үгээр ярихад бүр дампуурсан. Гагцхүүл яаж мөнгө олох вэ? Хинтээ уулзах вэ гэдгийг л бодно. Уулзсан тохиолдолд сананд орсон болгоныгоо ёстол амны зургаар ирж хинч байсан итгүүлж чадна. Гэхдээ би ядравч янж үртэйгаа гихчээр дипломат зөвхөндөө 2-3 шил экспортын хэрэгтэй. Бусдыг дандаа л маарл бароогоор дайлж явдаг байсан. Хүмүүс ер нь өнгө мөнгөнд амархан хуурдаж ахиухан шиг юм амлчаар дотоод чуналдаа хөдлөгдөн байгаа хэдэ тун амархан тавиад дууждаг болсон бололтой байна. Хэмээн хэлжээ. Энэ хамгаалан элдв янзаар ярьж бусдын итгэлийг олж чаддаг бөгөөд харилцагч хүнийхээ янз байдал сэтгэл зүг хитгэн үгний солион дээр мэдэрч түүнд ямархуу байдлаар яаж ярих хандахгүй. Тэрээр мөнгөтэй бэлтээ сүүхэ сайтай хүн гэдгээ юуны дөрөнд ойлгуулж дараа нь санааны зургаар үлгэр шиг юм ярина. Өөрийгөө том компани захирлаг нь хэд хоногоос Солонгос руу явна. Хэдэн суудлын дэрэг авчирна, түүнийг зарна. Хувийн сургууль байгуулах гэж байгаа. Танаа байгууллагын ивент дэлгэн миний урилгаар Солонгосоос хэдэн хүн ирсэн. Найдвартай сайн хүнийг хувийн жолоочоор авна. Тийм юм бэлэн байгаа. Авчирч өгнө гэх мэтээр ярьж ярианыхаа далимд үнийхтэй арх тамхи гаргаж бэлэгжүү цагнана. Заримд нь гэржилгээ гэрэний бичиг үзүүлж орлого зорилгын бадаан бичиж тамга тэмдэг дарж албан ёсны бадлага гаргаж өгнө. Барьцаа болгож бичиг баримтааж өргөнө. Энэ хамгаалан хэлэхдээ би юу нөхөвтэй бүх юм илэрсэн. Үйлдсэн хэрэгээ үнийн шударгаар мэдүүлж байгаа. Хүн нэг жолоо алдаж ташуурахаараа өөр ингэсэн ухаанаа гэж ёстой дондож гал зурдаг юм шиг байна. Одоо ингээд мөрдөнд хийх юмгүй гэрч хөвдөхдөө яаж явснаа хэргэн санахад үндэ хэсэг хугацаанд би гал зурж байжээ. Тэр их мөнгийг арих хүүхэн хоёрт зориулж өөртөө нэг ч юм аваагүй. Нэгсэн адлаа танилцсан нэг нөхрийнхөө булган малгай болтойг зальж өмсөд явчихсан. Гэхдээ би бол зан суртахуунаар авах юмгүй болдлоо эвдэрсэн засаршгүй итгэхэд бишээ. Нэг хэсэг хугацаанд л ийм тэнэг юм хийж өөрийгөө баллаж орхилоо. Би бүх хүний хохирлыг төлж өгнө хэмээж. Мөрдөн байцаагч түүнээс чи тэр их мөнгөөр дандаа л арх уус юм яриад байгаа юм. Дэгтлээ архинд толгоогоо мэдүүлж гисэн хүн үү? Үгүй ээ. Бусдаас юм авах, хүүхнүүдэд нэргэх, буудал унааны хөлс зэрэгт ихэнхийг нь зарсан. Гэхдээ би арх уудаг. Нэг удаад 4 шил арх уужгаад ухаан алддаггүй.
Маргааш нь шаардаж дарчлах гэж байхгүй. Тамирчин байсны хувьд би сайтай байсан. Харин одоо турж байна. 81 кг жинтэй байснаа мөрдөнд сар гаруй суухад 10 кг хасагдлаа. Жийчин дандаа л хүүхнүүдэд наргиж тэднийг дайлж бэлэгсэлт үн хөлс төлж заримыг давхар шөөлөж байсан бололтой байна. Эдийн хугацаанд хэдэн хүүхэндээ наргивда. Би 1992 оны 7 дугаар сарын 27-нд хотод орж ирээд 1993 оны 2 дугаар сарын 13-нд баривчлагдсан. Энэ хагас жил гаруй хугацаанд танилцсан хүүхэн гэвэл олон. Харин дотносож ойрцсон хүүхэн лавл 20 гаруй байгаа. Ин хамгаалан мөрдөн байцаалтын явцад байцаагчид ийн ирсэн гэдэг. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын явцад түүний 22 одоогийн үйлдэлээр 976 мянган төгрөгийн хохирол учруулсан хэрэг илэрч бүртгэгдсэн аж. Одоогоор тэрбум гаруй төгрөг гэсэн үг. Хүн хүндээ итгэнэ гэдэг сайхан. Бид биедээ итгэж биенийхээ итгэлийг дааж явбал хүнлэг сэтгэлээ эзэж алдахгүй. Гэтэл өрөөл бусдын сайхан сэтгэл этгэмтгий чанараа тоглож өөрийн амин хуваа хижиж юмна гэдэг юутай готом шиг үлээ. Ин хамгаалан бол тэнэг хүн биш. Харин ч ухаалаг. Магадгүй бусдаас илүү ч байж мэднэ. Гэтэл тэр ухаанаа буруу зүйл зарж бусдыг мэхлэн лөөврдөж явсан нь даан чарамсалтай. Нөгөө талаар энэ залууд итгэж мэхлэгдсэн хүмүүсийн этгэмтгий зан чанарыг буруутган шүүмжлэх аргагүй боловч альваад улс ууртай ухаалаг хандах чадвар мөгсгөн байжтэй гэдгийг хэлэхээс яах вэ? Хүмүүс минь биедээ итгэцгээ. Эдхийн тулд урдаар хүнээ тань. Сонор саргог байцгаа.